Клипүүд нь тусгай юм байна. Өдөр дуу сүүлийн дууг нь Wasabi-ийн сүүлийн дууг нь сонсч үзье. God damn, you know who I am. Сүлд би яг сонсъё гэж боддог байсан байхгүй. Та нартай хамт сонсъё л гэж боддог байсан. Fuck. Wasabi гэж баха ютубер гарч ирээд байгаа юм. Юу гэдэг дуутай байлаа тэр чинь. Figure юм аа. Forest Fofo юм аа. Oh, father, mother, father, fathers, feeder fathers, figure fo. Алдгүй насаа. Энд байна алдсан шүү. Хас гэдэг дөө. Оо, fuck дэлгэцээ ч яг ингэдэг байхгүй би. За тэг дуу хэлсэн. Зя. Одоо бичсэн явж байгаа та. 265,000 үзэлттэй байна. 10k лайктай байна. 9 сарын 24-нд засагсан. Би энийг яг сонсъё гэж доо л яваад итгэсэн. Юу вэ та. Рэперсыг нь өөрөөсөө Boyka гэдэг үнтэй нээлж бичсэн байна. Тэгээ тэмүүлэн 16k вокал коучтай ямар хүн ажилласан бэ? Mix дээр Maxim Common 2 хүн ажилласан байна. Гадаад хүн болоо байна. Тийм биш. Ras USA Америк Орос 2 хүн Mix Master дээр нь ажилласан байна. Үгүй Mix дээр Master 2-ыг салгаж Орос Америк 2 хүн ажилласан байна шүү дээ. Тэгээ клипийн гэлээ production design Bagheera VFX хувцсан юм бата. Кадр editor энэ ямар олон ширхэг хүн бай. За маш олон хүний хөдөлмөрөөр бүтсэн клипийг үзцгээе. Клип дог хас MV. Дандаа бас рэп сонсоод явахт те хэдүүлээ. Хипхопос өөр урлаг байдаг шүү бас гэж боддог шүү те. Оо энэ бүр cyberpunk шиг шүү дээ. Би зүгээр яг ингээд юуных нь хэсэг явж байгаа болов уу? Клипнийх нь хэсэг байсан биш. Интро юм болов уу гэсэн чинь. Тэр нөөстэй юм уу? Яа. Өнөхтэй өдрийг марсан. Нарсаар сэтгцэн сэтгэлийн хөшгөө татсан. Нэс болч гişin асгийгэр Йоо энэ хэсэг бүр яг cyberpunk вэ. Cyborg. Oh my fucking god. And you were whatever you do. Damn. Энэ дууг сонсоод миний чихвч бүр мяадаад байна тхүү. Тэгээ дээрээс нь 4K бичлэгтэй. Baby, there's million stars. Can't you see now? Baby, don't you love me now? Oh, baby, bitch, you shan't let it. Be sick, get me hot zone, bitch, me too hard to
лүк мөх ямар амар лүк вэ? Энэ клип ёо байж та. Бид Монгол клип үзэж байгаа шүү дээ. Гомдорой бичүүлсэн цагтаас өмнө битгий хасаарай. Клип үзчихгүй шиг. Диск сэтгэл чамаас хүрсэн. Дэрхгүй хутад ангичээ. Тэсхөрмөр Сая fuck дэш байж та. битгий шиг. Диск сэтгэл чамаас хүрсэн. Дэрхгүй Би хизээж ийм лүк Монгол клип мэлипнээс харж байгаагүй. Cyberpunk одоо энэ 11 сард нээлттэй гэж байгаа тоглоомыг болно. Тоглоом Alita өөр чи юу лээ яг юм анимашн damn. Тиймэрхүү юмнаас л харчихсан шүү дээ. Бид нар тэгтээ ямар супер sci-fi кино шиг харагдаж байгаа шүү дээ. Одоо 2049 та нар Blade Runner 2049 үзсэн бол иймэрхүү лүк амирх байгаа. Тэгээд Ready One Player яа энэ зүгээр амар байна. Of course яга бүжиглж болохгүй гэж. Надад энэ стрит бүр үнэнгээр гоё таадагдчих. Comes and goes every time every day has such a loss. Nickname me nicht besten гэхдээ you are not mine anymore. Үргэлж намайг хүлээдэг би чамайг хэлэхгүй. Нэг хоёр очсон ч үнэс no. Alright it's over. Хитэнэс бүрэн мөр би одоо юм чиггүй борч хайртай гэхээс илүү уучлаарай. Гэргүүгийг сонсч хайрлах тусам мэдсэстэй хөвдөлт мэдэрдэг бололтой. Зөвхөн бодолтой чамайг тэ уни бүгд тусан гэдэг. Хас бодолсоо хас. Яа энэ тай засалт масалт юу юм бэ өө. Ийм тайз майз засцсан ч ах шиг өө. Энэ лүк бүр яг нөгөө Katy Perry-гийн Kanye West-тэй бүгд яа энэ ихтэй амар гоё байна. Тэр гэрл эргэжсэн нэг нүдэн дээр нь очиж мацж байгаа тэр edit medit яар л та. Би юм нарийн юм амар дуртай. Яа энэ яг бүгднгийнх нь нүдэн дээр яасан байна. Сая эндээс нисч орж ирсэн шнэ гэрл. Энэ бүр астар хөдлөхгүй яг нөгөө юм тоглоом зохиож байгаа хийж байгаа хүмүүсийн бичлэгийг би YouTube-ээр аяг үздэг байхгүй юу. Тэнгүү зүгээр нэг юм хинхэн мэдчихлээ гах те видео edit хийн. Яг ялангуяа юм байгуулалттай юм хийнэ гэдэг бол зүгээр асар их хөдөлмөрдөх. Энэ клип бол үнэхээр гоё клип байна. За үнэхээр баярлалаа энэ хоёр продакшнд. Үнэхээр хийсэн байх хөө. Энд оролцсон бүх хүмүүст нь үнэхээр баярлалаа. Энэ зарим нэг Монгол киноны продакшнаас том продакшнтай клип болсон байх хөө. Монгол кино ч зүгээр л хичээд идэв штэ. Тэгэд хараа штэ. Лайфтинг ингээ баярлаа. Үнэхээр гоё клип байлаа. Усабис яг стандартын дагуу Монголд хийж байгаа хамтлаг юм байна уу? Ялцчихв. Тэгээ зах зээл нь ч гэсэн угаасаа дан ганц Монгол гэлтгүү гадагшаа гараад эхэлсэн юм шиг үлээ. Windows
өөр юу ч гэлээ бас яг энэ ойрхон хэдэн улсууд руугаа гарцсан. Тэгээ Индонез ч бас амар олон сая хүнтэй билээ шүү дээ. Тэгээд яг заавал Америкийн Billboard-ын зах зээл гэлтгүй яг Хятад гэсэн амар том зах зээл байгаа. Монголд Орос гэсэн амар том зах зээл байгаа. Тэгэл энэ арлын жижигхэн улсууд мосууд руу аль нэг рүү л бид нар дуугаа гаргацгаад бол хангалттай гараад ирчих. Бүр энэ юугээр орлогоор бол бүр солиорлохоор байгаа байхгүй. Billboard амар. Яа энэ гэхдээ үнэхээр хануу коммент хийсэн байна. Коммент. За үнэхээр Наранзуу ахыг алдаршуул ёо Монголын бас үнэхээр өвжи продюсер юм байна. Бүр бацаан байхад л нэг оддын ирэлтийн шоуны шүүгчээр суудаг байсан нэг ааш муутай ах штэ. Ер нь бол Наранзуу гэ тэ. Тэгээд одоо яг ажиллаж байгаа гартаа ажиллаж байгаа прожект нь л үнэхээр амжилттай яаж байгаа юм байна. Wasabi-с бол үнэхээр гоё явж байгаа хамтлаг байна. Тэгээ ялангуяа энэ клип бол fuck that ямар клип бэ. Би энэ бичлэгийг тусдан тастаж оруулнаа. Уртсч болчлоо. Өмнөх бичлэгийг үзээгүй хүн байвал юу шүү. Би энэ таандар юу хоёрын темпо хоёрын дуундар бичлэг хийчээд шууд үргэлжлээд энэ дууг нэрээ Wasabi-с гээд хийсэн бичлэг шүү заа. Гэхдээ би нэг та нар үзэж байхад бол зөвхөн Wasabi-с гэсэн бичлэгээр нь тастаад оруулсан байх бол. Тэгээ ер нь тэрэн дээр юм байна. Яа. Гоё болжээ. За баяр хүргэе Wasabi-с. Тэгээ 265 мянган үзэлт гэдэг бол энэ клипэнд бол нэгээр хангалттай үзэлтэй нэр шүү. Энэ бол 2 сарын дотор яагаад сая үзэлт хүрж болохгүй гэж ер нь бол те. Сарын дотор сая хүрэхээр л. Гэтэ дуу нь өөрөө явсангүй л те. Яг үнэ хэлэхэд. Хийсэн клипэндээ дууных нь утга нь наалтсан байх. Гэхдээ яг нөгөө одоогийн хүмүүсийн сонирхож байгаа дуу биш байна уу? Эсвэл бид нар ойлгохгүй байна уу гэх шиг. Ерөнхийдөө попоос холцсон болохоор хүмүүс жоохон ингэж магадгүй pop дуу гэдэг pop тэ pop урлагаас бол ер нь л холцоод байгаа шүү дээ. Одоо бол бүгд л хипхоп, хөгжим, рэп, трап л бол урлаг шиг сандаг. Тэгээ яг үндэ бас тэр нь хамгийн залуу урлагтай орно шүү дээ. Одоо тэгэхээр бас те яг урлаг нь хаана яаж хөгжөөд байна гэдгийг бас бодох ёстой юм шиг те. Тэгэд амьд хөгжим тэрнээс гадна pop хоёр бол Монгол чиглэлтгүй ер нь дэлхий дээр одоо үнэлэмж нь ер нь бол хипхопынхаа доогуур орчоод байгаа юм шиг санагдаж байгаа. Яг дээгүүрийн бол тийм мэдэхгүй л дээ. Манай хүүм бол сайн л явж байгаа. Тэгэхээр rock өмнө нь бол Mansi жоохон байхад бол pop амар байсан шүү дээ. Michael Jackson, Celine Dion, Jolene одоо юу гэдэг те Rihanna гэдэг. Тэгээ хипхоп ялч култэй харагдаж байдал тэр нь кул. Тэгээд тэрнээс болоод бас гоё артистууд өөрсдийгөө бас сүүл тэр нөгөө тамхилах зур дээр орсон дуулдаг охин мөлөөлээ л те тэр уулын дуулдаг хэрнээ өглөөд байсан. Тэгээд хит кулийг дагаж кулэрж байгаад яг хийж чаддаг юмнаас өөрөөсөө холбоод байгаа юм шиг зарим нь яг гарч ирэх гэж байгаа артистууд надад тийг санагддаг. Зүгээр л сонсогч нь явчих штэ би ч зүгээр л сонсогч. Тэгэд тийг санагддаг байгаа. Тэгэд ямар ч гэсэн энэ pop урсгалыг авж байгаа, чирж явж байгаа, клипээр нь ч тэр дуугаар нь ч тэр чирж явж байгаа. Wasabi-с болон продюсер Наранзуу энэ дээр хамтарч ажиллаж байгаа бүхэн ер нь зөндөө хүмүүс хамтарч ажилласан байна. Бүгдэнд нь алгаад шат бүгдээрээ баяр хүрэх хэрэгтэй. Ахын клипийг та нар яг өөрсдийнхөө уцаараа ч юм уу юугээр чадвал бүр том дэлгэцээр үзвэл бүр гоё ах гэж бодож байна. Яаж яхад би cyberpunk ч гэдэм үү иймэрхүү sci-fi тоглоом кинонд бас нэлээд дуртай болцоод байгаа. Тэгээ cyberpunk-ийн бичлэгийн хүртэл өдөр болго үзэл ингээл хоол идэж явахдаа хүртэл үзэж мэддэг. Тэрэн шиг яг надад бол амар сэтгэл хөдлөө клипэд нь л нэг гайхалтай байлаа. Тэгээд рэп хэсэг дээр нь болохоор надаа үгийн ари яг рэп скилтэй хүнээр бичүүлдэг ч юм уу тиймэрхүү байж майвал яа гэм бол одоо цэцээ ах зөндөл үг бичиглэхсэн хүмүүс зөндөл байгаа хта яг тиймэрхүү яг рэпээ сайн бичдэг үгээ сайн бичдэг артистуудаар үгийг бичүүлээ тэгээд флоуин ч гэсэн өөрсдөө нь заалгаад бүр яг ингээд Blackpink чинь ингээд сая баримтат киног би үзсэн чинь ингээд ерөөсөө
бүтээгдэхүүн байлаа л те Blackpink бол ингээд нэг эндээс ингээд мангар олон авьяасыг цуглуулж байгаа ингээд ингээд build хийсэн амар том бүтээгдэхүүнүүд байлаа л те YG-ийн тэрэн шиг гэхдээ тэгэл явж ийн л та ясаа биш. Гэхдээ яг миний бодлоор яг рэп хэсэг дээр хамгийн catchy байвал гоё юм шиг санагдлаа. Тий. Тэгэл дахилтаа эднэр бол дуулалтын үед бол ямар ч асуудалгүй гоё дуулдаг юм байлаа. Тэг рэп дээрээ жоохон гоё яг рэп нь үнэрчжээвэл гоё та. Гэ санагдлаа. Тэгээд тийм л сонсогчны хувьд бол санал бодлоо энэ да. Та нар тэгээ санал сэтгэлээ доор хуваалцаарай. Ямар ч асуу үнэхээр гайхалтай байлаа. Бүгдэнд нь үтсэнд баярлалаа. Тэгээд Wasabi-ийн клипийг үзэхийг хүсвэл линкэн доор байгаа шүү. Тэрүүгээр дамжиж ороод үзээрэй. Лайк дараарай. Миний бичлэг таалагдсан бас лайк, шеэрээ дараарай. Би бол энэ бичлэг болгоныхоо доор хэлэх гэж байгаа дандаа марччихад байгаа. Тэгээд миний бичлэг үздэг баг 60% нь саб хийгээгүй үздэг юм байлаа. Тэгээд саб хийхгүй бол бити үз заяа. За тий. Тэгээд bye.